Бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт боллоо. Хойд бүсийн 16 мянга гаруй төрийн албан хаагчийг төлөөлөн 400 төрийн албан хаагч ёс зүй, сахилга хариуцлагыг чанаржуулахад анхаарах асуудлаар санал солилцсон байна. Энэ үеэр орон нутгийн төрийн албан хаагчдын хөндөж байсан гол асуудал бол орон нутгийн нэмэгдэл томилгооны асуудал байлаа. Дээрх асуудлыг төрийн албаны зөвлөлөөс нэгтгэж, шинжилэлд тусах нь эхний ээлжинд хийгдэх ажил гэдгийг тодтогч байлаа. Суманд байж байгаа байгаль орчны байцаагч гэвэл 330 суманд байж байгаа байгаль орчны байцаагч ижлэл байх хэвээр. Цалин хөлсний асуудал төрийн албан хаагчдын дунд 295 өөрөөр тогтоогдсон байсан. Одоо нэг 50 гаруйгаар болгож ингэж цөөлж нэгдсэн тогтолцоонд оруулж байгаа нь бас л одоо ижил тэгш байх зарчмыг хадгалж байгаа гэж ойлгож байна. Энэ удаагийн зөвлөгөөн уламжлалт хэв маягаас өөрөөр буюу уйлдан суралцах байдлаар явагдсан нь зөвлөгөөнд оролцогчдод илүү үр дүнтэй байсан талаар ярьж байлаа. За жишээлх юм бол төрийн албан хаагчдыг ёс зүй, сахилга хариуцлагатай байх нь хувь хүнээс өөрөөс шалтгааллах энгийн зүйл болохыг энэ удаагийн хэлэлцүүлэг зөвлөгөөнөөр өгөхийг зорьсон байна. Төрийн албаны ёс зүй гэдгийг бол бүр томоор төсөөлдөг байсан бол яг энгийнээр өөрийнхөө харьцаа хандлага өөрөөсөө өөрчлөх ёстой юм байна гэдгийг бусдад сайнаар нөлөөлөх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Мөн энэ бүсийн зөвлөгөөний хүрээнд бас энэ төрийн бодлогын хуулийн чиглэлээр нэлээд олон мэдээллүүдийг, шинэ мэдээллүүдийг олж авлаа. Ялангуяа хамгийн өнөөдөр төрийн албан хаагч нарын нийгмийн баталгаан дээр нэлээд бас ярилцлаа. Бид хүн цаашид бас бодлогоо хөгжүүлэх чиглэлээр бас санал бодлоо бид нар бас солилцсон байгаа. Хойд бүсийн зөвлөгөөнд хөвсгөл Булган Орхон аймгийн төрийн албан хаагчид оролцож, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээнд тулгамдж байгаа асуудал, төрийн албан хаагчийн ёс зүй, хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах чиглэлээр сургалт зөвлөгөөнд оролцлоо. Хувийн ашиг сонирхлогоо нэгдүгээр тавьж, явц ашиг сонирхолд автаж идэргээд олон зүйлүүдээр явж төрийн албаны нэр хүнд унсан барьсан тохиолдлууд байгаа. Гэхдээ энийг дан ганц парламент биш, дан ганц засгийн газар биш, нийтээрээ хамтдаа бид нийлж ижил энэ бодлогыг гаргаж засах ёстой шүү гэдэг агуулгач. Бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулахаас өмнө төрийн албаны зөвлөл 330 суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсчээ. Тэдэнд хууль тогтоомжийн хэрэглээнээс гадна хувь хүний хөгжил, төрийн албаны сургалтыг өндөр түвшинд хийх саналыг гаргасны үндсэн дээр бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Тэгэхээр асуудлыг бид олон